Сүнди гэдэг чи одоо ер нь яг юу ямар учир агуулсан нэр вэ? Би сүүлд мэддэг бас нэг төв дэмчтэй танилцаад. За. Тэгээ төв дэмч болохоор энэ бурхан багшийн айлтгалын хураангуй гэсэн үг юм бэл. Яасан юм. Тэгээд би бодж удажгаад орчин цаг руу орчуулад номын сан юм байна гэдэг. Тийм байна. Тэгэхээр монголоор бол номын сан юм байна гэж байна. Оюуны сан. Тийм байна. Тэгээд тэрний хураангуй тий. Тийм байна. Яасан сайхан нэр. Сүн гэдэг нь далай малай гэсэн утга байна уу? Тэрийн би сайн. Яста бараг л сан бас тийм зав юм байна. Тэгээд би чинь нөгөө тэр сангаараа хүүхдүүд цүнх бэлгэлээд гэдэг нь тийм байхгүй. Юун сан? Тий. Би ч юм сүнди сан гэдэг. Тэгвэл яг юм байна. Миний сая сан гэж хэлдэг бол яг загч юм байна. Тийм байна. Зөв. Тэгээ нөгөө номын сангийн чинь юу зөөврийн хэлбэр нь цүнх байгаа байхгүй. Тийм байна. Тэгээ цүнх бэлгэлээд гэдэг нь бас тийм учиртай. Тийм. Бэлгшээл тэр нөгөө амны. Тийм. Нэрээ нэг цүнх бэлгэлээд тэгсэн чи яалаа үлээ тийм ээ. Тий. Баахан дормжлолоогүй. Гэхдээ тэгээ ер нь юм хийсэн ер нь сайн нэр сонсд юм уу? Тий. Тэгэл шоолуулж байгаа л тэгээ сүүлдээ яг хуу 2 3 жилийн өмнө тэгэл сүүлдээ нөгөө шоолжсэн улсууд өөрсдөө 9 сарын 1-ээр бас цүнх мэрсээр бэлгэлдэг болцсон байлаа. Тэгэхээр миний явж сайн нөлөө байгаа маань баярлалаа. Байсан тэр цүнх чинь тэр үед бас нэг асуудал дагуулсан юм. Жигтэйхэн хүнд цүнхнүүдийг зараад исэн тийм ээ. Чиний хөнгөн байсан. Тэгээд хэвтэйхэн байсан. Тэгээд элдв нөгөө юуг одоо энэ зүрийн бодисоор хийгдээ юу. Тэгээ нөгөө бас нөгөө нэр тавьсан ингээл шүмжил дагууладсан байхгүй юу? Нэрээ бичиж цүнх дараалаа гэд. Тэгээ бид нэг судалгаа хийж үзсэн яг цүнх авсан хүмүүс дээрээ. Тэгсэн чи айгу сонин судалгаа гарсан яасан гэсэн чи тэр нэрэн дээр хэмжиглэж байгаа юм юус байгаагүй. Зөв. Бараг тий. Тэгсэн чи 2 асуудал дээр хэмжиглсэн. Нэг нь болохоор ийм нөгөө цоцруулагч байд юм байна шүүн. Тий. Тэр нь арай жижигхэн байна. За. Жохон томруул гэдэг асуудал. Хоёрт нь болохоор бид нар ийм финал хийцэн байсан юм. Тэр нь болохоор нөгөө 1-р ангийн хүүхдэд зориулаагүй цэцэрлэгийн хүүхдийн финал юм байна. Бонусанд нь хийцэн. Тэгээ тэр нэг удаа ашиглаад ингэдэг хайч маачин. Тэгээ тэр нь жоохон чанар муутай байсан ингээ гомдол ирээд. Ер нь тэгээд нэг юм байдаг шээ нөгөө нэг бэлгийн морины шүд үздэг үү гэж те. Тэр ч яг тийм хүмүүс тийм юм зөндөө л байх. Аавын нэр Дорж Эрдэнэсэн. Ер нь нэлийн юутай нэрнүүд энэ бас л бурхны шишинтэй. Тийм манай аав ээж ер нь их шүтлэгтэй хүн байсан. Тэгээд дандаа л бачууламаас л нэр авдаг гэсэн. Дорж Эрдэнэсэн. Дорж Эрдэнэсэнгийн Сүнди. За энэ хосоор ингэж дуудах, ингэж цуг байх нь их хэрэгтэй. Ягаад гэвэл нэгэн цагт хэрэг болно. Тэр цагт өөрөө надад баярлалаа гэж хэлээрэй. Бид танилцахтаа ерөөсөө ингэж бүтэн нэрээр танилцдаг. Аавынхаа нэр мэрийг оруулдаг. Сүнди гэх юм бол хинч ойлгож байна тийм ээ. Гэтэл баяр сайхан гэдэг хүн байна. 10,000 байна. Бараг 100,000 ч байж болно. Гэтэл урд нь гард хүүгийн гिचхэр ганцхан болчиход байна. Тийм багц? Тий. Тэгэхээр зүгээр би энэ танилцахтай их буруу танилцдаг. Нөгөө талаар танилцах гэж байгаа хүнтэйгээ бас их буруу танилцдаг. Жишээлбэл бэлэг өгч, тийм ээ? Тий. Нэг 20 төгрөг авчуулж, эсвэл бүр маш их мөнгөөр асар их юм хэвлж ингэж танилцдаг. Тэгээ тэр ёс чаяг бол одоо өнгөрсөн нийгмийн бараг бид надтай гацуг дуусч байгаа юм эд. Одоо манай үзэгчид бол их хэрсүү болсон. Үзэгчид маань. Тэр хэрсүү хүмүүс хэрсүү ухаанаар хандан танилцахтаа өөртөө чинь их хэрсүү байж аж танилцах баг. Тийм учраас би нэг юм шууд хүсээд байгаа тэр юу гэхээр хуучин нэг CV-г нэг байдаг байдаг шин. Одоо анкет. Би 30 жил анкет бүгэлсэн. Дараа нь одоо дараачихаа 30 жилийг би CV гэдэг юм руу орсон. Энэ хооронд бүтэн нийгэм өөрчлөгдсөн. Тийм ээ? Тий. Би хувийн хэрэгтэй байсан. Сурагчийн хувийн хэрэгтэй. Тэр хувийн хэрэг бол би үздэгөө тэр дээгүүрээ одоо дарга нар багш нар одоо үздэг. Тэгээ намайг ямар хүн болох тухай мэддэг байсан. Тэгээ тэнд хувийн хэрэг дээр бичдэг байж л дээ. Энэ нөхөр одоо хийсэн гэдэг.
Одоо бүх юм ил болсон учраас би таны Facebook одоо энэ сошиал хаяг таны өгсөн хаягаар тантай танилцахыг хүснэ. Нөгөө асуудал чам дээр юу байгаа би танилцахыг хүснэ гэдэг шиг. Тэгжээж тантай сайхан танд болох. Тэгэхээр та энэ өөрийнхөө сошиал хаяг руу ороход бэлэн үү? Бэлэн. Миний ойлгосноор бол та бие сайхан боловсруулсан. Гэрээ сайхан төвхнүүлсэн. Тий. Одоо улс орноо, улс гэрээ бас зөв зохистой явахт нь тусд юм болё гэж яг л одоо эд насан дээр одоо хэд хүрч байгаа вэ? Одоо ч 39. 39. За одоо ингээд ерөөсөө гэх хооронд л дөрөв дарсан ат 40 хүрсэн эр гэдэг болж шин тийм ээ? Тийм байна. Яг сайхан насан дээр байгаа юм үедээ улс гэртээ хүчин зүтгэнэ гэж бодож яваа. Тэгээд хийсэн бүтээсэн ихтэй учраас би сэтгэл хангалуун хүмүүст танилцуулъя гэж бодчих. За ингээд таны Facebook руу орё та. За яаж бичиж байна? Энэ дор жирэмцэнгийн Яг дор жирэмсэн гэж төрүүлжтэй. Яг грилээр явж байгаа юм. грилээрээ тэгээд тийм байна. сүндий гэдэг. Англиараа бол энэ дор жирэмцэн дот сүндийг англиар явж. Дот гэж орж байна. За тэгвэл тэгж орхон хүмүүс орж үзэн. Одоо яг энэ мөчөөс эхлээд өөрийн шинэ Facebook руу хүмүүс шилдэгтэй орж танилцж эхэлнэ. Тий. Өөрөө би танилцъя гэсэн чиглэл рүү өөрөө бас мэдээлэл цацах хэрэгтэй болно. Тэгэхээр энэ гол зураг юу хийж байгаа зураг вэ? Нэг юм ярьж явах шиг. Тийм, манай гэрт л авсан зураг байна. Тэгээд цаанаас зайсан толгой харагдаад. Танах тэр зайсан хавцаа юу? Зайсан хавцаа. 39-тэй. Одоо бизнес ямар компани? Net Capital гэдэг. Net Capital санхүүгийн групп гэдэг. Нар чинь 2009 оны 1 сарын 1-ээс үйл ажиллагаа явуулаад өнөөдөр 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жил Америкийн Иллинойс мужийн Чикаго хотод салбараа байгуулсан. Хөрөнгө оруулалт хийгээд. Манайх тэгж салбараа байгуулсан тийм компаниуд би намгийнх нэг Америкт нэг хотод бий. Тий. Тийм ээ. Тий. Яг бид нар болохоор ингэж харсан. Яг Америк Монголын зах зээлийг ингээ ялгаа харахаар Америкт ерөнхийдөө нөгөө specialized буюу ингээд маш нарийн мэрэгссэн байждаг одоо бизнесүүд нь. Тэгэнгүүт нөгөө талдаа тэр нь хэрэглэгчд бас айгүй түүхтэй. Одоо чинь би байраадсаа гэж үт. Тэгэнгүүт сантехникийн нэг хүн ирнэ. Дахиад обоогийн янзлдаг нэг хүн ирнэ. За дахиад тэр шал өөр мэрэгжлийн ингээд 4-5 компаниас дуудаж байгаа. Тэгээд нөгөө компаниудын цагийг тохируулна гэж буу ажиллаж байгаа. За тэгээд ингээ нөгөө үйлчлэгээ авч байгаа хүнд айгүй хүндрэлтэй байгаа. Одоо чинь манай дээр чинь санхүүгийн үйлчлэгээ. За нэгдүгээрт нөгөө хүнд хуулийн үйлчлэгээ хэрэгтэй тий. За одоо би визний юм уу эсвэл одоо компани тухай хуулийн асуудал байна. За дээрэс нь хувь хүний татвар. За дээрэс нь нөгөө хүний бизнестэй бол одоо нэгтлэн бот бүртгэлийн үйлчлэгээ. За дээрэс нь тэр мөнгө хөрөнгөлүүлдэг бол мөнгө хадгалах бонд, хөрөнгө оруулалт их. За дээрэс нь мөнгөний хэрэгцээтэй бол зээл авах. За дээрэс нь даатгал. Тэгээ энэ цогт үйлчлэгээнүүдийг нэг цэгээс үргэе гэсэн юм бодолтой байна. Тэгээд тэн дээр зах зээл байна гэж хараал. Тийм байна. Тэгээд зах зээл сайн байна. Ер нь яг ерөнхийдөө бол нөгөө өндөр хөгжсөн газар болох хуулийн хэрэгжилт айгүй өндөр түвшинд. тийм. Тэгэхээр номер 1 эрсдэл нь болохоор хуулийн огт зөрчилгүй байх гэдэг асуудал. Тэгэхээр нөгөө хуулийн айгүй сайн судалж байгаа. Бүх одоо маш нарийн хуулийн системтэй учраас тэгээ бага багаар юм өсөлт юм гэсэн бодолтой байна. Ер нь бол бид нар яг Монголд айгүй сайн амжилттай явж байгаа ч гэсэн нэг юм дээр очиж гацчихдаг байхгүй. За гадныхаа ирээ хөрөнгө оруулъя гэдэг. Танай бондыг худалдаж авъя хөрөнгө оруулалт. Тэгээ судалж байгаа ганцхан юм дээр очиод зогсчдөг байхгүй. За танайх бол улстай бол айгүй сайн байна. Монгол улс ч үнэхээр эрсдэлтэй. Улс нь өөр эрсдэлтэй. Улс нь өөр эрсдэлтэй. За би евро юм уу доллараар зээл олголоо гэхэд нөгөө долларын ханш чинь хэлбэлзээ савлаад ингээд би юу ашиггүй болох эрсдэлтэй гэдэг. Одоо Америкийг бид нар юу гэж харж байгаа нэхлээ. Америкт нэг учраас олчих юм бол мөнгө усах шиг юм. Бол улс нь эрсдэлгүй юм чинь. Тэгэл бүх хүмүүс л ер нь мөнгөө
одоо өсгий гэсэн бодолтой хүмүүс зөндөө байгаа байхгүй. Тэр нь хууль тогтвортой. Тийм хууль тогтвортой. Бид нар ч одоо энэ олон хууль сольж шít. Тийм. Энэ бол одоо бизнес ер нь аливаа амьдралд бол ёстой нэг хар гай гэдэг нь бол нүз. Тэгэн шүү дээ. Одоо та ингэ бодохгүй да сакс тоглож байна гэдэг бодолтой хоёр баг. Тэгэхээр эндээс гүйжсэн чинь нөгөө зоонд орсон чи тоглоомын дүрм өөрчлөгчүүл яах вэ? 3-аас идээд 4 оноо авдаг болол те. Нөгөө таваг нь болохоор ийшээ довтлохтой 3 оноо авчдаг. Та яг ижилхэн довтлжсэн 4 оноо авчдаг. Тэгэхээр чинь шүүх хийцгүй юм болж байгаа байхгүй. Ер нь бол бизнес чинь нэгэсэндээ өрсөлдөөн л гэсэн үг шүү. Энийг яах юм? Одоо чи залуу хүн бизнесменийн хувьд энэ яамаар вэ энийг? Энэ тоглоомын дүрмийг биднээс яах ёстой? Ер нь өөрчлөх ёстой. Ер нь бол зах зээл яг одоо жишээ нь сүүлийн 500 жилийг ингээд дэлхийг аваад үзье л да. Тэгээд дэлхий ер нь хөгжөөгүй байсан шалтгаан улс гүрнүүд юу гэж тооцдог байсан бэ гэхлээр баялаг бүтэх боломжгүй. Хажуу айл руугаа эзэлж ороод алт мөнгө хүүхнүүдийг нь булааж эзэлнэ. Ийм байдлаар хөрөнгөн чинь гэж боддог ийм философитайсан. Шинэ философи гарч ирсэн нь яасан бэ гэхлээр ерөөсө хөрөнгө оруулж болох юм байна. Харилцаа ашигтай. Заавал хажуу айл руу орж алтайгийн дээрэмдээд ах шаардлагагүй байна. Би уурлаад ах хэрэггүй тийм ээ. Уурлах хэрэггүй. Дээрээс нь чөлөөт худалдаа гэдэг бол үндэсний баялагийг бүтээд юм байна гэх. За яг энэ философи 1776 онд Адам Смитийн үндэсний баялаг гарсан байгаа. За яг энэцээ зэрэгцээд 1776 онд Америкийн тусгаар тогтнолын тунхаг гарсан. За нөгөө нэг Америкийн үзлэгч эцгүүд гэж байна 7 хүн байгаа. За тэд нар бол юун дээр үндэслсэн юм гэхэлэр яг энэ философи дээр үндэслсэн. Тэгээд одоо анхны үзэл санаан дээр үндэслэгдсэн улс бол Америк байхгүй. Тэгээ ийм ч учраас Америк бол одоо энэ чөлөө зах зээлийг хамгийн амжилттай ашиглаж чадсан, хамгийн сайн хөгжсөн ийм л улс байгаа. Тэгэхээр бид нарт үзэл санаа хэрэгтэй. Ер нь бол яг чөлөө зах зээлийг юу гэж хараад байгаа юм гэхэлэр нэгдүгээрт эрх чөлөөтэй амтан гэж хүнийг үзэж байгаа юм тий. Тэгээ эрх чөлөөтэй байх юм л чи өөрөө чөлөөтэй бодож сэтгэнэ, чөлөөтэй үгээ хэлнэ. За чи тэгээ эрх чөлөөтэй юм уу чөлөөтэй юм аа бод зөв гэж бодсон зүйлээ хий. За зөв гэж бодсон зүйлээ хийж байгаа бол тэр зүйл чи аль нэг бүтээгдэхүүн үйлчлэгээ болж гарч ирээд хэн нэгний хэрэгцээг хангах хэрэгтэй. За хэн нэгний хэрэгцээг хангаж байгаа бол тэр хүмүүс чамд мөнгө төлнө. Төлбөр төлнө. Төлбөр төлж байгаа бол тэр өмчийг буцаагаад хадгалах хэрэг чөлөө үүсэж байгаа. За энэ дээр л ерөөсөө чөлөө зах зээлийн гол үзэл санаа байж байгаа. Нэгэсэндээ өмчтэй хүн бол эрсдэл хийх хэрэгтэй. Өмчтэй хүн бол чөлөөтэй сэтгэх боломжтой л болж байгаа. Тэг эрх чөлөөгөөр хангах. Эрх чөлөөгөөр хангах. Тий. Тэгээд одоо хоёулаа шууд л нөгөө нэг улс гэрээ гэдгээр орчлоо шүү дээ. Тийм ээ. Яагаад ингэж өсөрсөн гэхээр яахан аргагүй өөрийн чинь туулж ирсэн зам нь л бас их сонирхолтой санагдаж явчлаа да. Тэгээд энэ цоошин философоор улс орныхоо эдийн засагт хандъя. Бидний үеийн философи одоо эдийн засгийн болоод улс орноо авч явж гүн ухаан маань хуучиндаа нэг хөл дүрээтэй нэг хөлн шиндрүү дүрээтэй. Яг тий. Одоо би нэг жишээ хэлээ л да танд. За ингээд бид нар алсан нийгэм рүү шилжээд одоо 30 жил яваа болж байна. Тий. Гэтэл бидний үзэл санаа маань өөрөө социализмын 70 жилд уяатай байгаад байхгүй. За шинэ үзэл сурталаар юу вэ гэхэлэр хүн болгон эрх чөлөөтэй учраас 3.2 сая иргэн 3.2 сая ёс зүйтэй байх хэрэгтэй байхгүй. Би өөрийнхөө үнэт зүйл өөрийнхөө зөв гэсэн бодлоор нэг ёс зүй. Гэтэл ёс зүйтэй зөвгүй гэж ярина гэдэг маань өөрөө хамгийн ёс зүйг үлдэлж шин. Тий. Ягаад бол өмнө нь социализм үеийн стандарт байсан. Яг нэг ёс зүйг гаргаж ирээл энд хэмждэг бүх хүнийг хайрцаг тэрэн дотор жагсаадаг, мөргүүлдэг за. За энэс болоод чин тэр матач гэдэг үзэл бодол гарч ирж байгаа. Тий, яг үнэ. Яг үнэ. Одоо чи би шинэ цагийн хүн учраас матач гэдэг үгийг юу ойлгохгүй байхгүй. Энэ орчин цагийн хэллэгэндээ бол энэ шүгэл үлээрсч буюу айл болохоор нийгмийн болохгүй бүтэхгүй гаргаж ирээд орилдог айгүй сайн хүн байхгүй уулна. Гэтэл хуучин социализмын матач гэж байгаа. Одоо тэр шүгэл үлээгчийг. Энэ яагаад вэ гэхээр тэр систем нь өөрөө бидний үзэл бодлоор үүсээгүй систем учраас айл болохоор юу гэдэг нь тэрийг эсэргүүцэж байгаа нь өөрөө гоё байсан байхгүй. Тэ? Тэгээ эсэргүүцэгчийг аваад чи хэн нэгэн матаж барьж өгөөд тэ үзэл санааны одоо анхдаг ч юм уу эсвэл яг өөрийнхөөрөө байх гэж оролцсон тийм хүсэл тэмүүллээ шүү дээ. Тэрийг аваачаад хэн нэгэн төр засгийн иргэнд эсвэл олон нийтэд гаргаж ирээ балбаж байгаа хүнийг матач гэдэг хэлдэг байсан юм л да. Одоо бол матач гэдэг ойлголт орчин цагийн арсан нэг байх боломжгүй байхгүй. Тэгэхээр бүгд үзэл бодлоо илэрхийлж байгаа.
чи миний амьдралын урд 30 жилийг ярьчлаа. Би тэр хайцгийн дотор чи 30 жил амьдэрсэн. Дараа нь би 30 жил энэ шин одоо 3 сая 200 мянган хүн өөр өөрийн үзэл сурталтай, өөр өөрийн үзэл бодолтой байх тэр нийгэм рүү ч орсон. Тэгэхээр би яг одоо тод жишээ. Би нийгэмдэр бууж өгч байгаа. Тэр юугаар манай нэвтрүүлгийн нэр шин тооллын 100 гэдэг. Шин тооллын 100 гэдэг маань одоо шин тоол эхэлсэн. За хулган жилээр одоо эхэлж байна. 12 жил наандч. Тэгээд цаашаага тэр шин тоол гэдэг үгийг би авахтаа юу гэж ойлгосон бэхээр миний 30 жил капитализмд байсан 30 жил бол одоо болчлоо. Тий. Одоо шинэ үеийн хүмүүс орж иргээ. Шинэ үеийн хүмүүсийн дуулах дууг хуучвал дуулахгүй. Үгийн ч мэдэхгүй юм чи. Тий. Яг үнэ. Мэдэхгүй шүү дээ. Одоо ингэ нэг хипхоп одоо янз бүрийн гоё энэ орчин үеийн хөгжүүдийн дуу шүү дээ. Тий. Юу яриад байгааг нь гүйцэх чих байхгүй болсон байгаа байхгүй. Үг нь нэрс тогтчихгүй. Тэгээд жоохон хөгдөж энэ сая юу дуулчих вэхээр нэг үслээ хэлж байгаа. Тэгээд тэдний бүр ядаж сонсох хурд нь хүртэл өөр байгаа. Тий. Тий. А тэрнээс гадна би нэг юм дээр бүр 100% бууж гисэн. Одоо өстө бурууга хүлээгээд одоо гэхдээ миний ажилтг салбар бол урлагийн салбар учраас оюун ухааны салбар учраас тэр бол өөр нийгэмдэр би дэндүү бууж гисэн. Одоо энэ гар утсан. Энэ чи одоо баг энийг Монголд энэ ATM тэр мөнгө төгрөг авдаг энэ тооцоо хийдэг энэ системийн чинь одоо үр төлөв үстэй чи. Тий. Яг Худалдаа хөгжлийн банкнд 2002 онд юм байна. Тий. Анх дөнгөж шүтээсийг онцлог өсч Худалдаа хөгжлийн банкнд орсон. Тэгээд надад тийм төсөл дээр ажиллах боломж олцсон. Анхны дотоодын ATM машин. Тэгээд тэр дотоодын ATM машинаар мөнгө авдаг. Нөгөө бизнес учраас банк өөрөө цалингийн картуудыг хүчээр олгоод компаниудад очиод тэгээ нөгөө POS-оор үйлчлүүлж сураагүй, ATM-ээр үйлчлүүлж сураагүй. Картанд мөнгө хийлээ бол очирлоод авдаг гэсэн байхгүй ATM. Ерөөсөө л хурдан бэлэн мөнгө болгох. Тэ. Тэгээд бэлэн мөнгөөр очиж тооцоо байдаг. Одоо л бүгд картаар уншуулж штэ. Тэгээд бүр гар утас руу орчлоо. Тэгээд одоо би энэ сууж байгаа одоо болчихлоо штэ. Тий. Тэр үе чинь тэгж хэвшээгүй байсан байхгүй. Хэвшээгүй. Тэгээд жишээ нэг очир болдог. Тэгээд тэнд нь би бас факталчил байлаа л да. Нөгөө юу яагаад тухайн одоо банкны системүүд бас хэцүү байж тань нөгөө хэлэхэд бас аюулгүй байдал талаасаа. Тэгээд би тэр системийг 4-5 цагч үл унгаад. Тэгээд тухайн үеийн анхны одоо телевизээр айдаагаар гараад судалтай хөгжлийн машины картын систем зогсчихлоо. Тэгээд цаана би фактлаа гэж байгаа байхгүй. Дөнгөж сургууль төгсөөд оюутан. Сургууль төгсөөд оюутан. Ямар сургууль төгсөөд? Шинжлэх ухааны технологийн сургуулийн холбоо мэдээлэл технологийн сургууль дотооддоо. За тэгээд тэр чинь яг намайг бас нөгөө 98 он сургуульд ороход нэг юм боломж олцсон. Тэгээ одоо анхны шинжлэх ухааны технологийн сургууль одоо анхны кредит систем шилжээд тэгээ хүүхд оюутнууд өөрсдөө хичээлээ сонгож сурч болдог байсан. Төлөвлөгөө гаргадаг. Өмнө нь бол хатуу байлаа шүү дээ. 4.5 жилээс 5 жил болж иж шүтээсийг төгсдөг. Тэгээ нөгөө өөрөө програмаа зохиодог болоод тэгээ би өөрөө програмаа зохиод одоо шүтээсийн дүгнэн анхны 3.5 жилээр төгссөн оюутнуудыг нэг л дээ. Би түрүүнийхээ яриг дуусгачих. Тэгэд би бол одоохон ямар юм боддог вэ гэхээр шал өөр ертөнц, шал өөр үеийн хүмүүс ирээд өөрийнхөө ажлыг хийх гэж яхад нь бити гай болоо. Харин тэр хүмүүсээс нь болж игэл одоо бас яг нүүдэлчин хүний нэг юу вэ шүү дээ, нэг ажигламтгай чанар бас нэг өөрийн гэсэн гүн ухаан байдаг шүү дээ, биднээс нэг имийг дүгндэг, цэгэндэг. Тэрнийхээ дагуу нэг 100 сайхан энэ улс орны үүрээд явчихаар 100 сайхан эр хүн, 100 сайхан эмэгтэй, тийм ээ? Ингээд нэг бас 100 сайхан ноён нуруутай улс төрийн хат суусан энэ нэг 100 хүнийг би одоо хүнд танилцуулчвал миний одоо өнөөдөр байгуулах гавья. Танилцаагүй болоод биднээс ерөөсөө нэгийг мэддэг. Тэгэхээр би өөрөө чинь танилцуулна гэдэг их тодроод байсан чинь өөрөө чинь ерөөсөө нэрээ хэлээл Дорж Ринценгийн сүнди. Сүнди. Гэхэд
Би одоо ингээд мөнгө шилжүүлэх гэх мобайл бариад ингэж яхад дорж эренцэнгийн сүнди. Одоо нөгөө сүүлд Most Money гээд шинчлэгдсэн шүү дээ мобайл ап. Тий. Тэрний прототип тэгэл тэр бүх дизайныг би өөрөө удирдах хийжсэн. Grapeshit компанид бас хөрөнгө оруулсан байж та. Тэгээ бид нар чинь 8-7 хоног тасралтгүй уулздаг. Тэгээд ер нь орчин үеийн чиг хандлага юм өөрчлөгдөж байгаа гэдэг. Тэгээ одоо тэрнээс давсан тийм интерфейс гарч ирээгүй л байна л да Монгол жишээ. Most Money-аас илүү гоё ашиглахад их ялбар. Тэ? Хүний хэрэгцээг хангасан. Тийм үйлчлэг гарч ирж амжаагүй л цаашдаа гарч ирэх байна. Бүх хүний нэрийн өмнөөс сүндэд баярлалаа гэж хэлэх нь том зүйтэй. Яг тэгэхээр бидэнд цоошин амьдрал авчирч өгсөн. Би одоо эндээс гарчгүйгээд л нэг таксинд суугаал тийм ээ. Тэгээд банкараад 2000 төгрөгөөр очиод мөн үү. Тэнд ууралж уцаарлж ээж нэг юм ороод. Тэгээд одоо бол маска зүүн төр гээд. Тэр мөр нь байхгүй бас 1000 төгрөгөөр маск аваад. Тэгээ ороод мөн үү. Ингээд дахиад 2000-аар ирээд 5000 төгрөг зараад ирэх нь шүү дээ би. Тий. 200 төгрөг шилжүүлэх гэсэн. 200 төгрөг шилжүүлэх гээд 500 төгрөгийн зардал гаргачихлаа шүү дээ. Юу 5000 төгрөгийн зардал гаргасан. Тэгвэл энийхээ төлөө би танд баярлалаа гэж хэлж байгаа. Яг тэгвэл бидэнд энэ амьдралыг улам ойртуулсан. Анх тэр худалдаа хөгжлийн банк гэдэг лөө. Тий. Анхны дотоодын систем л одоо би өөрөө чинь мартахгүй байхыг л хичээгээд байна л да. Яагаад гэвэл хүн нэг тусалсан хүндээ их баярлдیں гэсэн. За тэгээ. За ингээд цаашаа хоёул яваа. Тэгэхээр дээд сургуулийг юу төгссөн? Шүтээс төгссөн. Дараа нь шүтээстэй магистр хийсэн. За. Тий. Яг хоо би нөгөө дипломо бичиж байхдаа давхар магистрийн хичээлүүд үзчихсэн. За. Тэгээд нэг хагас жилийн дараа дипломо бичээд дараа нь шууд магистр хамгаалчихъя гэсэн чинь бас жаахан сунгагдаад жилийн дараа хамгаалсан. Тэгээд 22-3-т л магистр болчихсон. Тэгээд бас магистраа хамгаалчаа доктор хичээл үзээд доктор хийнгээд. За. Одоо тухайн үеийн бол одоо мөрөөдөл байлаа шүү дээ. Одоо хамгийн залуу докторуудын нэг болъё гэл. Миний төлөвлөгөөр бол нэг 26-7 доктор болно гэсэн юм л бодолтой байсан. Тэгээд худалдаа хөгжлийн банкнд байж хата Берлин руу аплай хийгээд сургууль эрдэм шинжилгээний ажлаар очиж доктор хийнэ гэдэг. Тэгээд аз таараад одоо яг модонд орж байна. Artificial Intelligence гэдэг хиймэл оюун ухааны. 2004 он. За 2004 онд ярихад бол тухайн одоо IT-ийн ч өөр ойлгохгүй шүү дээ. Юу хиймэл оюун ухаан болоо гэдэг. 2004 онд тий. Одоо бол бүхэд сонсчод байна шүү дээ. Машин learning. Зүгээр сонссон. Тий. Зүгээр л одоо чиг нь сонсгосон. Гэхдээ би сүүлийн үед энэ юугаар бол аимшигтэй юмсууд энэ хиймэл оюун ухаанаас би яг орос хэл дээр мэдээлэл авдаг л да. Одоо хиймэл оюун ухааны том дайн болов тийм л дайн бол. Тэгээд аимшигтэй юмнууд тэгс мөртлөө асар гайхалтай олд түүхий шинжлэх ухааны тийм ээ бидний амьдралыг хөнгөвчлсөн улам сайханд хүргэсэн сайхан юмд орох боловч бас нөгөө талдаа бас их аимшигтай юм. Тэгээд би сүүлдээ тэр хиймэл оюун ухаанаас өөрөө нэг хэсэг айсан. Гэхдээ миний оронд кино найруулад байна бол яах юм. Танаас илүү кино найруулна шүү дээ. Нэр ярил. Яг бол таны суралцаад таны хамаг үр шимийг авчаад дээрэс нь хиймэл оюунд нөгөө сэтгэл хөдлөл байхгүй болохоор ямар ч алдаагүй. Нэг хүн гэдэг амьтан сэтгэл хөдлөлттэй болохоор нэг унан босно, шанална те. Эм орно гэл ингээл тий. Гэхдээ яг одоо юу гэмтэй хиймэл оюун ухаанаас хүний гол ялгах нь одоо тэр сэтгэл хөдлөл байгаа байхгүй юу. Одоо тэр сэтгэл хөдлөлийг бол хиймэл оюун ухаан дээр хийж чадахгүй байна. Сэтгэл хөдлөлийг л хүн одоо өөрөө өөртөө сэтгэл хөдлөл байгаагаараа одоо нэг талдаа сэтгэл хөдлөл гэдэг чинь хүний алдаа байхгүй тий. Тэгэхээр алдаатай байна гэдэг маань намайг хүн болгож байгаа байхгүй юу. Хоёр хөрш маань компьютер бас энэ хиймэл оюун ухаан руу их зүтгэж байна. Хоёр хөрш маань тийм ээ. Гэтэл манайх ч одоо төмөрлөгийн үйлдвэр тэгэл аах үйлдвэрлэл барина л гэсэн юм алга. Харин тий. Яг үндэ одоо дэлхийгээр нэг үйлдвэр байна. Маш хямдхан үйлдвэрлэж байна. Учир биднээс ингээд тий. Одоо хүчээ үзэх болохоор махан бодоор үзэх үү гэж ярьдаг байсан. Одоо тэр махан бодоор л үзэх гээд байна шүү. Одоо яг ийм байхгүй юу. За би 2010
13 дугаар зууны үед яагаад монголчууд жишээ дэлхийг эзэлж ирсэн? Яагаад тийм хүчтэй байсан юм? За 3 супер технологиг эзэмшдэг байсан монголчууд тухайн үе. Өнөөдрийн одоо Силикон валли, өнөөдрийн одоо тэр хиймэл оюун ухаан гэсэн үг. За энийг би хэлээ л да. Жишээ нь хамгийн одоо хурдан унааг эзэмшдэг байсан. Өнөөдрийн пүүжин. Өнөөдрийн одоо цахилгаан галт хэрэг байхгүй. Тэрний юу адуу. Сэлгэмэр. Адуу байсан байна. Адуун дээр багаасаа 23 настайгаас нь эхлээл адууг эзэмшүүлсэн, өөр юмшүүлсэн. Тэр нь монголч супер байсан. За дахиад хамгийн мундаг зэвсэг номсон. Тий. Ямар ч гардан дулаанд орохгүйгээр Холоос 10 хүний цааш нь оруулах боломжтой. Тий. За ингээд ном сурам гэдэг юм гарч ирж байгаа. За дээрэс нь контактанд орлоо. Ерөөсө хүч чадлын дулаан бүх барилтанд. Ингээ 3 том технологиг монголчууд эзэмшдэг. Тэр бүр багаас нь одоо наадан болгоцсон. Гэтэл өнөөдөр энэ магадгүй технологи болоод өөрчлөгдсөн. Тэгэхээр энэ технологийн наадам хийх цаг нь ирчээл байгаа юм л да. Дээр үед бол одоо өвгдөөс маань их ухаантай хүмүүс байсан шүү дээ. Одоо 2 3 настай хүүхдэд те чи зэр зэвсгээр байлд те адуу эзэмш энэ ирээдүйд чамайг мундаг болгоно гэтэргээ яриул ойлгохгүй шүү дээ. Гэтэл наадам зохиож байгаа байхгүй. Наадам зохиогоо амьдралынх нь нэг хэрэгцээ болгоод бүр одоо ясмаханд нь одоо цуснд нь шингэж байгаа байхгүй. Тэгэд чих одоо эзэмшдэг байсан. Энэ чинь одоо нөгөө чиний ярьж байгаа бүхэн энэ хиймэл оюун ухаан төрийн тухай ярьж байгаа тий ирээдүйн тухай ярьж байгаа бүхэн бол ерөөсөө хэрэг дээр шин цагийн дуу. Энэ чинь шин цагийн дуу гэдэг энийг бид энэ шин цагийн дууг сайн ойлгохгүй би түрүү нэг уран сайхны кино байдгийг ингээд орхисон тий. Тэрэн дээр энэ Оскарт юунд Канны фестивал шагналсан. Тэрэн дээр нэг настай хүн одоо пенсинд гарахын өмнөхөн ажилгүй болоод тэгээд нөгөө хамгийн юм бүгд хэрэгтэй болж л дээ. Тэгээд интернетэд ороод ингээ бүгд яваад очихоор өөдөөс нь нэг хэдэн нөхдөд та интернетэд л бүгд өөр арга байхгүй. Өнөөдөр чи бүгд их мэддэг. Шал өөр дуу өөр хөгжим. Тэрнээс болж уурлаа тэгээ асарт их стресст ороод хажууд нь бас нэг эмэгтэй баахан хөөхд дагуулсан гаднаас хөрөөд ирсэн нэг дөрөвч ингээд тэр хоёр нийлээд ингээд зүгээр амьдрах аргагүй болчих. Яахын шин цагийн дуг мэдэхгүй юм чинь тий. Тэгээд нөгөө нэг утас мөц залгаал юм асуух гэхээр л өөдөөс нь нөгөө робот чи ярина шүү дээ. Нөгөө хөндөө хоол ямар сэтгэлийн хөдөлгөөнгөө тий. Тэгээ багтраа тэгээ асар том гэмт хэргийн өмнө очиж байгаа юм л да. Тэгэхээр над ч гэсэн одоо яг тохиолдож байна. Тэгээ би та нарын өмнө бол одоо шуухан ирж яваа хүмүүстэй зайгаа тавьчаа. Энэ хүмүүс чинь хиймэл оюун ухаан тэр одоо махан бодоор биш оюуны бидаар энэ хорвоог авч явах хүмүүс ирчлээ шүү. Цагийн юм цагтаа ханкуг дугуй зогсох ёстой газраа зогсох ёстой гэх нэг реклам хийжсэн санаж байна. Тэгэхээр бид бас яг зогсох ёстой газраа зогсох хэрэгтэй болчихсон. Нэг тийм үг байдаг шүү дээ. Дүү ахгүй ах гэж юу ах вэ гэдэг. Тэгэхээр таны энэ үзэл суртал бол айгүй зөв байхгүй тий. Дүүнэрийг бэлдэж гаргаж ийн тодруулж өгч ийн тий. Тэгээд одоо таны легитимэси таны өгүүлдэж байгаа байхгүй. Тэгээд бахархалтайгаар энэ орооноос явах боломжтой. Гэтэл бидний зарим ах нар манд ихгүй шүү дээ. Дүүч байхгүй өөрөө л үцэдэг. Тэгэхээр чи ах гэх юм уу одоо яах юм те дүү байдгүй. За дүү гэхээр нүр хөөс рүү орно. Цаашаа явна хаа хоёул. Гүйцэж байгаа юм. За энэ ингээд миний хувийн пэйж. За. Энэ юу ярьж байна? Энэ нэг өнөөдөр стресстэй лайв хийсэн. Тэр маань л авчих шүү. За энд одоо чиний бүх стресстэй байх үеийн одоо баяртай байх үеийн аз жаргалтай байх үеийн бүх юм байгаа тийм ээ. Бүх юм байна. Нууц хаах юм байхгүй тэгээ сайхан танилцах нь шүү дээ тийм үү. Би чи ингээд 50 мянган 55 мянган бас фолловертай. Пэйжтэй лайктай. Тэгээд ер нь тэгээд чамд энд хариулах барих харилцах цаг гардаггүй. Ер нь яг юуг мэдээлэлээ бол өгч шүү. Тэгээд ийм давхарцсан асуудлууд янз бүрийн юм гарч ирвэл хариултууд өгнө. Энэ нэг хүн байна. Энэ манай аа. Сая нөгөө эмчнэрийн одоо баярын ой болоо. За. Тэгээ би аавынхаа дурсаад бас юм зургийг оруулсан. Эмч үү юм уу? Манай аав чи эмч, насаараа эмч үсэн 90 тхэний. Дорж ирэнсэн. Тийм дорж ирэнсэн.
Эрдэнэтгийн нэмж. Эрдэнэтгийн хэмж. Бас л одоо технологийн талын хүн биш. Ер нь бол Тийм байх тий. Тэгэл тэр нөгөө эрдэнэтгийнхаа машины хэд удаа одоо ухна янз тий. Тэгэл одоо тэр эргэн тойрныхоо бүхэл эмнэлгийн технологи одоо тоног төхөөрөмжийг засдаг юм л юм. Чи бол ерөөсөө тэгвэл аль багаас энэ эрдэнэтгийн технологийн хажууд байсан аавч яг тэр тал руу тий. Ядаж нэг электрон гэж ямар юм байдгийг мэдэх юм биш тийм үү? Тий, аавч одоо ингээл дээр үе нэг бол ундаг дугуй, моторт ундаг дугуй, тэгэл мотоцикл, тэгэл 2 дугуйт гээл ингээл бүгдийг аавн. Тэгэл тэрийгэ жоохон байж байгаа задлаа ичнэ бүгдийг. Тэгэл буцаагаад угсарна, ээж өглөнө тий. Тэгээ өөрийнх нь хобби тий, инженер сэтгэлгээтэй. Тэгээ тэрэнд айгуу дуртай. Тэгэл би тарийг багасаа л харж өссөн. Чи бол одоо яг бас инженер шүү дээ. Тий. Тийм үү? Тий. За дараагийн энд юу нэ аав минь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлс хоёргүй сэтгэлээр ажиллаж аавынхаа тухай энэ сайхын бичээд оруулна гэдэг бас сайхан шүү. Тэгээд ялангуяа коронавирусын үед бас ааваараа бахархаал. Тэгээ одоо энэ эмчнэр бас яг л энэ хүн цаг үед одоо чинь аав маань тэгэл орой гинт дуудлаганд гинт шүн дуудагдал явдаг тий. Эмчи одоо ажил үүрэг гэх юм уу тий. Нэг бодлоо айгуу зовлонтой, нөгөө бодлын үнэхээр гоё хүний амьдрал авардаг, хүний амнасыг авардаг тий. Тэгээ аав маань бас айгу зөв шийдвэр гаргасан л гэж би боддیں۔ Өөрөө эмч, ээж одоо санхүүгийн нэгтлэн бодогч мэргэжилтэй. Гэхдээ надад инженерийн мэргэжлийг өгүүлсэн. Тэгээ чинь тухайн үед бол нэг тийм соёл байлаа шүү дээ. Аавынхаа мэргэжлийг өгүүлдэг, эсвэл ээжийнхаа мэргэжлийг өгүүлдэг тий. Гэхдээ аав бол одоо яг за чи инженер мэргэжилтэй айгу дуртай. Багасаа одоо би чинь 7 настайдаа л дээр үеийн зингер гэдэг машин ирдэг байсан шүү. Тий, санаж байна. Тий, тэр чинь бас нэг тухайн үеийн сэхэтэн юм арай гайгүй улсууд нь авчдаг. Тий. Арай хаалга маягийн. Тий. Тэгээд тэр нэг юунуудыг би нэг хөрш айлуудынхаа очиж ажилуулж өгдөг. Тэгээ нэг шоколадаар шагнуулдаг тий. Тэгээд л анхны одоо хөдөлмөрийн гар. Энэ нөхөр товарш юм бэ? Энэ нэг юм байна л да. Нөхөр товарш. Тий. За чи товаршийг мэдэхгүй хаа. Чи хэдэн он төрсөн? Би чи 81 онд. 81 оны хөө тийм байна. Тэгэл форум өмсөл ингээл явдаг байлаа. Бизнес гэдэг энэ хаанхын сэтгүүл үү? Энэ бизнесмен гэдэг сэтгүүл одоо бизнесийн чиглэлээр гардаг ганц сэтгүүлтэй. Чи тэгээ доктороо хийгээгүй орхисон гэсэн үг үү? Би ер нь доктороо хийгээгүй. Очоод манай төсөл маань жоохон бүтлгүүтээд тийм л оюуны төсөл байсан. Дээрээс нь Монголтой хамтарч ажиллах байсан гэмтэмстэй. Тэгээ цаг үеэсээ бас эртцсэн байсан баг тухайн үед. Одоо. Тий. Одоо яаж хиймлээ юуханы? Одоо бол яг л хийдэг нас ч байна, цаг байна. Одоо таны би бас нэвтрүүлгийг ингээ харахаар яг ингээд цаг гэдэг юм бол хувьсгалын тохироо гэдэг юм бол айгүй чухал шүү гэдэг мессеж яваад байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр ч аливаа юм одоо чинь цагаас эртэтгэхээр болохгүй байна. Одоо чинь амжилтанд хүрдэг юм 5 фактор байгаа юм л та. Алсын хараа хэрэгтэй. За. Тэгээд үзэл санаа хэрэгтэй. Идея тий шийдэл хэрэгтэй. Тэгээ баг хэрэгтэй. Тий. Тэгээ мөнгө хэрэгтэй. Тий. За тэгээ зөв цагт хэрэгтэй. Яг зөв цагтаа. Тий. Энэ эхний дөрвийг бол шийдэж болно гэж ямар ч асуудал. Хэрвээ цаг нь буруу байл тэгээд яагаад ч амжилт нь орохгүй. Одоо чинь дэлхийн мундаг компани нэг болсон YouTube гэх тий. Өнөөдөр хэдэн $1 компани. Яг энэ шиг компани 2 жилийн өмнө гарсан байхгүй. Тийм үү? Тэгтээ амжилт болоогүй. Яг ичлэг. Яг философийн яг бүх юм нийлхэн хөрөнгө оруулалт хийсэн амжилт. 2 жилийн өмнө. 2 жилийн өмнө эртцсэн нэгсэн доо. Яг 2 жилийн дараа YouTube гараад тесрэлт. Тэгэхээр цаг гэдэг юм бол үнэхээр тийм байна тий. Манайд одоо ер нь энэ цаг нь болцсон юм аа. Одоо яг нэр тоглоомгүй болчиход байна. Би одоо цаг болцсныг нэг хэд хэдэн фактораар л бодоод байгаа юм. Чин би нэг дөнгөж компани байгуулчаал өглөө зайсангаас гараад 7 цагийн үед явдаг байлаа л да. Ажил руу яарал. Тэгэхэд нэг юм 3 шаардлагатай үнэл гүйдэх гэсэн өглөө. Монголын байхгүй. Тэгэхээр би 2 жилийн өмнө ажлынхантаа өглөө 6-ад үндсний цэнгэлт цэцэрлэх түрээлэнд ирэхэд 100-аад эмэгтэй хүн турнагдсан. Тэнд. Үжээ намайг ирэхээс өмнө дасгал хийж байгаа байхгүй 6 цаг цуглалцсан. Энэ бол надад аюу гоё мессеж гэж байгаа байхгүй. Монгол хүмүүс үнэхээр өөрчлөгдөж. Тийм. За энэ 21-р зууны өрсөлдөөний томьёо гинөө? Тий. Ярьслага өгс. Ийм нэртэй юм. Тий.
Ер нь өрсөлдөөн хэрэгтэй, өрсөлдөөн байж аж нийгмийг чирнэ. Гэтэ тэр нөөрөө бас томьёотой. Бас ч тийм замбрааг байд биш. Тий, яг зөв. Тэгэхээр юу гэдэг одоо байгаа чөлөө зах зээлийг ганцхан шүүмжлэх юм байгаа байхгүй. Монопол олигопол байдал. Харин тий. Тий. Энийг заслаа бол бусад компани энэнийг зассан бол компаниг ямар шүүмжлэх боломж байгаа. Хэрвээ яг утгаараа чөлөөтэй өрсөлдөж байгаа бол ямар ч компаниг хөндлөнгөөс орж ирээд юу ч шүүмжлэх боломж байгаа. Ганцхан шүүмжлэх боломжтой нь хэрвээ чи монопол үүсгэж байна уу? Картел хэлбэрийн бизнес хийж байна уу гэдгийг шүүмжлэх гэсэн. Бусадаар бол бизнес ямар ч бизнес төгс байгаа. Яг тэгвэл зах зээл шивчдэг байхгүй тэр чинь. Та ашиггүй юм үйлдвэрлэлэл хэн ч худалдаж байгаа. Үнэтэй юм зарах гал оролдвол хэн ч авахгүй чи. Та одоо боддоо плюс 10 сая байлаа гэхэд шинэ би нэг 15-аар зарчмаараа нэг хэзээч битгэхгүй байхгүй. Тий. Тийм амьдрал дээр байхгүй төрөл байдаг бах тий. Төрд бол шахдаг тий. Амьдрал дээр хэзээч боломжгүй. Одоо чи хамаатандаа ч юм уу тий. Найздаас зарах гэж чадахгүй шүү дээ. Тий. 9 сая 500-аар нэг 500-ыг татаад өгчийг өвөл хинт ч хамаагүй зарч чадсан. Тий. Ерөөсөө л амьдрал тийм. Чи тэгэд би дөрөв ингээл чи орж ирээд тэр нэг төр зур байгаал биднээс зураг хөрөг авахгүй л бэлдээл ингээ байж хад чи нэг тийм юм нэг аура гэж ярьд юм даа хүнийг татах чадвар их байна. Яагаад ч юм хүмүүс ингээд нэг тойроод яагаад ч юм тийм чадвар байдгийг тэрэгч би өөрөө бас надад байдгийг ч би мэдэрдэг. Тий. Тэгэхээр тийм чадвар чи өөрөө суулгасан уу эсвэл ерөөсөө чамд байсан уу? Чиний үгэнд ороогүй хүн бий юу? Ер нь гайгүй шүү. Ер нь нээлээд ширээний ард суул гайгүй. Нэг еврей ардын нэг зөв үг байдаг. Ямааны урдаас нь адууны ардаас нь тэнгийн бүх талаас нь тэгэхээр би ер нь дахиад нэг хэлж Ямааны урдаас нь гэж байгаа. Мөргүүлчин. Адууны ардаас нь гэж өшгөлүүлчин. Ай гэдэг шүү. Тий. Бусад талаас нь битээ ай гэж байгаа байхгүй. Урдаас нь морины урдаас нь очивол яах ч хөө гэж. Тий. Тэнгийн бүх талаас нь ай гэж. Тэгэхээр би бол тэнэг л биш бол уучраа олно гэдэгт итгэлтэй тийм. Наад чи яасан муухайгүй. Нэг урагш муутыг усан дотроос гал аавна гэж байна. Тэр бас муухайгүй шүү тий. Еврей ардын бас нэг юм зөв гэдэг. Тэр нь юу вэ гэхээр хэрвээ асуудлыг мөнгөөр шийдэж болж байгаа бол наадах чи асуудал биш ээ зартал гэж. Тийм биш үү? Тийм байхгүй. Тийм. Тэгвэл бид ерөөсөө ер нь хэрэг дээр баг имийг мөнгөөр шийдчих гэдэг хүмүүс ер нь зардал хийгээд байгаа. Зардал байхгүй. Зардлаа хүлээн зөвшөөрөхгүйгээр зардалгүйгээр хийх гэж байгаа юм. Тийм. Ерөөсөө л тийм. Тэгэхээр зардалгүй амьдрал гэж байхгүй. Зардалгүй хөрөнгө оруулалтгүй бизнес гэж байхгүй. Тэгэхээр та төлбөрөө төлөх ёстой. Төлбөрөө төлж ижил амьдралаас буцааж юм аав шүү. Өөрөө. Гэтэ төлбөр нь авилгад байж болохгүй. Байж болохгүй. Яасан ч байж болохгүй. Авилгалыг л үзий яддаг үстэй тий. Яг зөвхөн бизнес хийж явахд л одоо хамгийн үзий ядмар зүйл чинь энэ. Ерөөсөө авилга ороод ирэхээр л бүх юмны утгыг алдчих байгаа юм. Одоо бизнес дээрш тэр амьдрал дээрш тэр ингээл бүх юмыг утгыг алдчих. Тий, мөн чинь. Яг бол гажууд бол үүсчихэж байгаа байхгүй. Тэгэхээр авилгаас бол яалтгүй хоол явах хэрэгтэй. Ялангуяа Монгол улс бүр хоол явыг бол авилгагүйгээр гоё амьдэрдэг, авилгагүйгээр гоё бизнес хийдэг ийм орчныг бий болгох хэрэгтэй. Энийг төрийн сангаа сулгаа хийх энийг авилга өгч авах энийг заваа юм бол та нарын ирж байгаа цагийнхны дуу биш л дээ. Одоо бид бол яг зүгээр хамгийн сүүлд энэ дууны сүүлийн бадгийн сүүлийн үгийг л дуулж ийн гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр нэгэн дуу дууссан бол тэрийг цааш нь залгаж дуулах гал одоо шинэ үг зохиогоол одоо их гой үг зохионо л да. Жаргалтай маргалтай гэдэл одоо тий. Гэтэл хамгийн аимшигтай юм тэр их гоё дууны үгэн дотор нь энэ дайны дэлхийн тухай ирэх 40 жилийн тамгал гэдэг энэ Жорген Рандерс гэдэг нөхөр байна. Энэ нөхөр энийг бичсэн. Би нэг бас сүүлийн үед харсан л да надад нэг залуу авцарч өгсөн. Энэ хатсан байгаа уншаагүй. Энэ таамаглаж байна. Тий. 40 юу таамагласан бол хэдийг үлээ? 40 жилээр. Тий. 40 жилээр. Урд 40 жилээр таамагласан. Тэрний дараагийн 40 жилийн 80 жилийн шухын болчихсон. 52 он хүртэл. Би тэгээ 52 онд их дуртай л да. Тэгэхээр энэ нам дээр харж байхад сая ярьсан оюухан, хэмлээ оюухан биш үү? Энэ гар утас, энэ цахим ертөнц, энэ ирж байгаа цаг чинь бол бид ерөөсө
хүлээн зөвшөөрөхөөсөөр аргагүй. Тэгээд та нарын юм байна л. Одоо энэ дээр нэг юм байгаа. Одоо чөлөө зах зээлийн тухай ойлголт жишээ нь. Бид нар бол нөгөө нэг дээр үеийн социализмын утгуунаар яваад байна. Боловсралтай. Тий. Мэдлэгтэй. Тэгсэн мөртлөө эдийн засгийн асуудлыг шийдэж чадахгүй байдаг ч юм уу. Бизнесгүй ч юм уу. Эсвэл одоо жишээ ном бичихээр номыг нь худалдаж авдаг ч юм уу. Тий. Гэтэл энэ өөрөө тийм буруу ойлголт байгаа юм л социализм юус те. Социализм чинь өмчхүү байхыг номлодог. Боловсралтай мэдлэггүй мөртлөө өмчхүү байж болдог. Гэтэл шин цаг дээр бол хэрвээ чи үнэхээр мэдлэгтэй байгаа юм бол тэрүүгээр бүтээл гарна те. Дуу хийд юм уу, хөгжим хийд юм уу, нэвтрүүлэг хийд юм уу, ном бичд юм уу, эсвэл бизнес хийд юм уу те. Ингээд энэ нийгэмд үнцэнтэй зүйл бүтээж байгаа бол чи үнэхээр мэдлэгтэй үгүй ганцх юмар л хэмжинэ. Эдийн засгаар хэмжинэ. Чи үнэхээр мэдлэгтэй бүтээлч хийж байгаа бол чи баян бахаас ураа сонголт байхгүй. Энийг би яг өөрийнхөө амьдрал дээр яг ойлгосон байхгүй. 2002 онд онц төгссөн. Тэгсэн чи дунд төгсөн нөхөр битээр ижлэх ажил хийдэг ижлэх орлогот. Миний нөгөө аав ээжээс номлоод байсан чи улаан дипломтой төгсвөл бүх асуудал шийдэгдэнэ гэсэн худлаа байсан. Шийдэгддэг байсан. Урд нь шийдэгддэг. Одоо жишээлбэл би урд тгий шийдсэн хүн. Тий. Таны үе шийдэгдэжсэн байхгүй. Шийдэгдэжсэн. Тий. Шинэ зах шийдэхдэггүй байхгүй. Шийдэгдэхгүй шүү дээ. Шийдэхдэггүй байгаа нь яагаад вэ гэхлээр улаан диплом бол хүний мэдлэг чадвар биш юм байна л да. Худлаа байхгүй. Та зүгээр юм хийжсэн байхгүй. Тий. Хийжлээ тест төгсөн. Амьдрал дээр бол яг бодиттой та бүтээх хэрэгтэй. Хүний асуудал шийдэх хэрэгтэй байхгүй. Тэгээд дээд сургууль бол ингээд би боловсруулах өөрийгөө боловсруулах дипломны ажлууд ингээд дуусчлаа шүү дээ тийм улаан дипломтой. Тэгтээ үр дүн би нь бол өөр маягаар үдсэн байна тийм үү? Амьдрал дээр гараад ойлгохгүй да. Тийм. Тэгээд үнэхээр мундаг байсан юм бол өндөр салентай л байх шүү дээ. Тэгэнгүүт яг хаа зөвхөн миний хүссэн амьдралтай харьцуулахад бол балаагүй. Тэгтээ яг хаа одоо чинь ижил төгсөн найзаасаа бол шинэ худалдаа үйлчлэлийн банк баг 3 дахин өндөр сален өгдөг байсан. Тэгтээ яг миний хэрэгцээнд бол эсвэл миний мөрөөдөлд бол нийцэхгүй байсан. Тэгээд яг бусад хүмүүсийг бол эрт бодит байдлаа хүлээн зөвшөөрсөн гэх юм уу. Тий. Чадваргүй байна, болохгүй байна. Онц төгсөх хангалтгүй юм байна. Чи бодиттойгоор хүний асуудал шийдээ. Тэгээд чи чинь одоо бие сайхан боловсруулчихсан. Гэрээ бол тун сайн тохижуулчихсан. Тий. Одоо нэг ийм асуудал байгаа байхгүй. Одоо чинь залуу байхад бол жишээ нь хүн гэрүүлийнхаа төлөө л явна шүү дээ. Өөр ямар сонголт. Жишээ хүүхдийнхээ сургалтын боловсрал те аштайхан байртай байх хэрэгтэй, аштайхан машин. За тэгээд ингүүд байраа засна те. 2 өрөө байсан бол 3 өрөө болно. За тэгээ байраа засаад аштайхан гоё болохоор хүн чинь гоё орцсон баймаар. Тий. Тэгээ орцонд гологдоод байна. Тэгэхээр хүн байшингаа сольдог байхгүй. Байшингаа солино. Тэгээ байшингаа солио байшингаар гоё байхлаар дараа нагийн асуудал гарч ирнэ. Үгүй эн чи тоглоомын талбайт байх хэрэгтэй байна. Хотхон байх хэрэгтэй байна тий. Тэгэхгүй бол миний хүүхд одоо үгүй гэр сургууль болчиход байгаа. Шууд гудамжроо өсөж гарч удмааргүй байна. Тий. Хотхондоо байх хэрэгтэй байна гэдэг. Тэгээ гоё хотхон руу нүүгээд тэнд амьдраад ирэнгүүт 2-3 жилийн дараа бодож эхэлж байгаа. Хотгоноос гараа яах вэ? Тий. Тий. Шорон юм уу? Нийгмийн шорон юм уу хотхон ч. Тий. Миний хүүхд Аштайхан Улаанбаатарын гудамжаар бүх хүмүүстэй контактанд ороод тий айдсгүй орчинд тий бүх хүүхдүүдтэй эрүүл саруулаар сэтгээд ийм орчинд байгаа юм. Бид нар маш цөөхөлөх нэмч. Одоо чинь би Лондонд очиод Чикаго эднэрт очиод атархдаг л та. Чинь Лондонд бол ингээд нийтийн эзэмшлийн талбай нь үнэгүй. Тэгээ маш гоё модтой. Гэтэл өнөөдөр нийтийн эзэмшлийн талбай нь биш манад эцэсрэг хотхонууд модтой. Тэгээ энэ арай нэг нийгмийн гажуудлал үүсээд байгаа юм. Тэгээ энийг засах хэрэгтэй байна л гэж ойлгоод. Тий. Тэгээд цаашаа энэ улс орн тэгээд цаашаагаар энэ дэлхий дээр гэл ингээд тэгээд хүсэл тэмүүлэл зааргүй. Яг одоо чинь ингээд Америкийн бизнесмэнүүд мундаг лидерүүд бол Америк гэж ярихгүй шүү дээ. Зэч дэлхий. Яаж дэлхийг өөрчлөх үү? Яаж Марс дээр очих үү гэдэг юм ярьж тий. Тэгэнгүүт одоо ядаж компаниасаа хайлаад яаж улсаа гэдэг рүү залуучууд асуудлаа шийдснийхаа дараа очих хэрэгтэй л гэж боддог. Би өөрийгөө их азтай гэж боддог. Биднээс 30 жилийн өмнө тарьсан ургацаа одоо авч байгаа. Тэр үед би нэг зураг авалт хийгээд энэ талбай дээр юу болсон бэ гэж асуусан чинь дугуйны тэмцээн болж ирсэн л гэж байгаа. Тэдэнд бол дугуйны л тэмцээн. Хэрэг тэр яг тэр жил тэр үед нь
өсгөлөн болоод бид нийгэм өөрчилчихлээ шүү дээ 90 онд. Тэрийг тэр хүүхдүүд дээрээс бад байхгүй. Тэд мэдгч ясгүй, мэдгч хэрэггүй. Өнөөдөр тэр үед тайрсан жимс өнөөдөр 40 нас хүрсэн, 4-нд хүрсэн тийм ээ. Аргамаг хөлгийнхээ одоо цулбуурыг бат хатгашсан, хаашаа явахаа мэдсэн сайхан улс орноо үүрээд явчих чадaltaй, мэдлэгтэй, гэр орноо тогтчулчихсан нэг захын 5 төгрөгөнд бүдэрж унаад байхааргүй тийм үү? Тий. Хайрладаг юм хайрлсан шиг хайрлж чаддаг ийм үе гараад ирсэн. Би хацтай хүн. Тэгээ энэ 100 хүний эрэлт 100 сайхан одоо залуусын бас төрийн нарийн нуруудын эрэлт явж байгаа их баяртай байна. Ингээд хоёулаа ургацаа ураах гэж байгаа хүн ба шүү дээ. Би ургацаа ураах гэж байна. Ургацаа ураахад хамгийн аз жаргалтай мөч аа. Хамгийн аз жаргалтай мөч яахгүй. Одоо ингээ хавар болцсон, одоо ингээ одоо ургацаа удахгүй. Одоо бид нар л компанийн ноогдлол шгийг хуваалцах гэдэг. Аав шүү дээ. Хоёулаа нэг кофе ой. Тэгээд гэр бүлийн чинь тухай чиний одоо гэгийн мөрөөдлийн тухай тий. Би бол өөрөө их мөрөөдөлтгий хүн. Тэгээ хоёулаа тэр тухай жаахан ярилцээ би өөрөөс нэг доор кофенд төрчих. За тэгөө. Тэгье. Баярлалаа. Би өөрөө мөн биеэрээ кофе чанаж өгнө. Баярлалаа. Манай арчлын тарьсан жимс боловсрчээ. Хураах цаг болсон гэж дөрөвхөн битээр ярьсан тийм ээ. Ерөөсөө өөрөө юуны төлөө яваад байгаа. Таны байгуулсан одоо гэр орноо тогтчулсан компани чинь ерөнхийдөө тийм ээ. Одоо ер нь сэтгэлд чинь болцсон уу? За тэгснэ энэ улс орондоо өөрөө одоо үлдсэн он жилүүдэд юу хийж вэ? Эхлээд хүн ер нь өөрийгөө л таньж мэдхийн төлөө явах хэрэгтэй юм шиг л. Тэгэхгүй бол бид нар ч нөгөө социализмын сургалтын систем ч юм уу ингээл баах юм чийжлүүлэлтэй. Тий. Бодох, сэтгэх сөгөө өгдөг. Тэгэхээр эргүүлээд бас нэг юм боддог, өөрийгөө таньж мэддэг, эргцүүлдэг тий. Ийм цагийг нөх хэрэгтэй юм шиг. За дээрэс нь бас нэг тийм хүн чинь нэг юм алдчихээд сурдаг юм тийм байна л та. Уналт басалтаар. За сургалтын систем бол тийм боломжгүй ингээл онц сураал дандаа дэш яваад. Яг амьдрал дээр бол одоо чинь 5 дэ боддог ингээл шинэ бүтээгдэхүүн гаргаал бүх үйлчлэгээ болгоно ашиг хийгээл тий. Та бол одоо чинь уран бүтээлч юм киноны продюсер яваад л та. 20 кино хийсэн чинь 20-ла Оскар аваал. Тий. Ийм байхгүй сте. Байхгүй энэ харууд байхгүй. Тэгэхээр сургалтын систем маань өөрөө тийм алдах, өөрийгөө амьдрал дээр тестлэх боломж өгөхгүй юм л та. Тийм байна тий. Тэгэхээр яг энийг хүн хизээ тестлэх вэ гэхлээр бизнес дээр гарч тестлэх хэрэгтэй юм шиг. За бас хүний зардлаар тестлээд байж болохгүй жишээ нь одоо төрд очиод ч юм уу тий. Эсвэл аавынхаа зардлаар ч юм уу тий. Тэгэхээр яг хүн өөрийнхөө бүтээсэн баялгаар өөрөө компани байгуулаад тестлж үзэх хэрэгтэй. Чиний санаа үнэхээр зөв юм уу? 5 хүн ажиллаулаа, 10 хүн ажиллаулаа тий. Үнэхээр энэ болох нь уу гэдгийг харах хэрэгтэй. Тэгээ энийг бол би нэг 11-12 жил тестэлсэн байна. Өөрийнхөө амьдрал дээр, өөрийнхөө харилцагч дээр, өөрийнхөө ажилч дээр. Тэгэл энэ чи одоо хүнтэй ажиллана, хүн сургана, өөрийнхөө үзэл бодлыг хүн дээр шалгана, тий. Тэгээд зөв бодож гэнэ үү, буруу бодож гэнэ үү гэдэг маань эргээ зах зээл дээр гараад дүн тавина. Тэгэхээр дараачийн одоо миний мөрөдөл бол мэдээж Монгол улсад нэг эрүүл тогтолцоотой болмоор залуучууд гарч ирсэн. Тэгээ энэ дээр нэг түүчээлэх ийм л бодолтой байна. Дэлхийн ертөнц маань өөрөө маш хурдан өөрчлөгдөж байна. Яг тийм. Одоо шин та дөрөв хэлээ гар утас гэдэг. Тэгэхээр энэ дээр нэг ийм мэдлэгийн асуудал гарч ирж байгаа юм л да. Өмнө нь бол ингээд мэдлэгийг эрдэмтэн мэрэгд боловсруулад, цуглуулад тэгээд сургалтын хөтөлбөр болгоод заадаг байсан. Гэсэн чинь өнөөдөр 7.7 тэрбум хүн өөрөө агуулга үйлдвэрлэдэг болсон, мэдлэг үйлдвэрлэдэг болсон. Тасралтгүй үйлдвэрлэж байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр энэ мэдлэгийн 90-100 гэдэг бол бүр тесрэлт гарч иж байгаа байхгүй. Одоо ингээд бодоо сүүлийн 99 жилд бий болсон мэдлэг дата. Сүүлийн ганцхан жилд бий болж байна гэж байгаа байхгүй. 99 жилийн тэр их мэдээллийн хэмжээний мэдээллийг ганцхан жилд үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэж чадж байна тийм үү? Тэгэхээр чин
бараг 100 дахин хурдан болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ шал өөр нийгэм бид нар шал өөр аргаар суралцах хэрэгтэй. Одоо чинь Google байна, YouTube байна, гар утас байна, компьютер байна. Энэ бол таны өргөтгөл одоо киборг байхгүй. Тийм байна. Тэгэхээр энийг зөв ашиглахгүй бол бид нар өмнөх аргаараа чэйжилдэг ч юм уу тий. Тэгээ чэйжилж байгаад хизээ нэгэн цагт хэрэглэн биш. Одоо яг танд асуудал тулгарч байгаа байхгүй. Яг 1 минутын дотор та асуудлаа шийдэх хэрэгтэй. Тэгэхээр интернет дээр орно. Тэгээд тэр маш одоо юу гэдэг маш их мэдээллээс боловсруулалт хийгээд маш богино хугацаанд мэдлэгийг ашиглах чадвартай болох хэрэгтэй. Асар их цаг хугацаа хэмнээд тий. Дээрээс нь бас нэг энэ хүний өөрийнх нь зан чанар юм байна. Одоо тархины бүтэц биолог талаасаа. Одоо юу гэмтэй хүн яг тухайн стресст үйлцсэн тухайн моментод сэтгэж эхэлдэг. Одоо чинь сүүл дизайн тинкинг гэдэг шинэ арга боловсруулсан. Энэ Google-ийн боловсруулсан арга энэ яадаг вэ гэхээр маш богино хугацаанд чинь тань 5 минут өгдөг, 3 минут өгдөг. За одоо бод. Тийм биш. Тий. Тэнгүүд яг энэ богино хугацаанд стресс үүсээд хүний одоо судасаар хурдан цогтлоод зүрх хурдан цогтлоод тэгээ яг тэр моментд боддоо юм байна. Тэгээ тэр момент сэтгэдэг юм байна. Тэрнээс хүн өөрөө одоо ингээ 8 цаг байхад 8 цаг тасралтгүй боддгоо юм байна л да. 8 цаг тасралтгүй сэтгэдэггүй юм байна л да. Тэгэхээр яг тэр богино хугацаанд ашигладаг ийм нэг шинэ технологитой тэгээд шинэ нэрэндээ тохирсон үйлдэлүүдийг хийх хэрэгтэй юм шиг байна. Тэр үйлдэлүүд нь бас хуулийн хүрээнд. Гэтэл өнөөдөр бидний мөрдөж байгаа хууль эрх жилүүдийн хууль тас өрөөж шал өөр. Дээрээс нь бид нар нэг юм авч үзээд байгаа. Одоо чинь Монгол улсыг нэг юм тусгаар авалсан юм шиг. Тэ. Зөвхөн энэ хоорондоо 3.2 сая хүн шиг ойлгоод байгаа. Гэхдээ бас тусгаар тогтнолын төлөө энэ төр. Тий. Тэртээ дэргүү бид нар тусгаар тогтнол улс мөн үгүй мөн. Гэхдээ бид нар энэ дэлхийн нийтийн 200 хэдэн улстай тасралтгүй үйл ажиллагаанд хамрагдаж байгаа. Интегралчлалт орцсон. Чин та очиод Хятад бизнес хийж болно, Америкт бизнес хийж болно, Европт бизнес хийж болно. Бүх арга зам нээлттэй. Тэгэхээр ерөнхийдөө энэ зөвхөн Монгол гэдэггээр сэтгэх өөрөө хязгаарлагдмал. Дээрээс нь энийг арай тийм глобал түвшинд сэтгэх шаардлагатай. Өөрөөр тэгвэл том асуудал хөндөж шүү дээ. Одоохон биднээс ирээдүйн тухай бодохдоо, маргаашийн тухай бодохдоо глобал түвшинд. Тийм үү? Тэгэхээр өөр арга дэлхийн хэмжээгээр. Тийм ээ. Бүр дэлхийгээс гадагшин хэмжээгээр. Тэгж он жилүүдээр гэх юм бол хэдэн одоо ойрын хэдэн 20 30 40 50 жилээр. Ер нь бол ийм байгаа. Бас ингээд 2050 он гэж хөтөлбөр зохиосон. Тэр бол одоо ингээд боломжгүй. Жишээ нь ягаад вэ гэвэл би түрүүн хэлсэндээ дэлхийн маань маш хурдан болчихлоо ш 5 6 дахин хурдан хөгжилтэй болчихлоо. Тэгээ 30 жилээр төлөвлөнө гэдгийг та боддоо 5-аар үржүүл та 150 жил. 150 жилээр төлөвлөгөө гарах боломжтой юу? Тэгэлэр боломжгүй. Тэгэхээр сүүлийн үеийн бизнесийн онолууд, стратегиуд шал өөр болсон. Өмнө нь бол 3 жил, 5 жил, 10 жилээр төлөвлөгөө гаргаад тэрнийхээ төлөө явдаг гэсэн байхгүй бизнесүүд. Өнөөдөр 5 жилээр төлөвлөх ямар ч боломжгүй. Ягаад гэвэл ирээдүйн маш хурдан өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр маш богино хугацааны төлөвлөгөөнүүд гарах хэрэгтэй. Гол нь 3.2 сая хүн өөрийн үзэл бодлороо, өөрийн алдаа оноогоор, өөрийн сонголтоор явах боломжийг өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар нөгөө шинэ эдийн засаг, шинэ ардчлал руу очичоод хуучин социализмоос салж чадахгүй шүү дээ. Төлөвлөгөөтэй одоо чинь нэг ийм үйлдвэр байгуулаад тэгээ тэр үйлдвэрт нь бүгд уул уурхаад нь ажиллан чит юм одоо ийм. Гэтэл залуучууд өнөөдөр уул уурхаад магадгүй ажиллахыг хүсэхгүй байгаа байхгүй. Тий. Тэгэхээр тэр хүмүүс бүх сонголтыг нөхөх хэрэгтэй байхгүй эрх чөлөөг. Тийм. Тэр эрх чөлөө шиг хэрэгтэй юм аа. Гэхдээ бид энэ эрх чөлөөг бол бас хаа очиж 30 жил эдэлж хэрэглэж яваа. Тий. Гэхдээ энэ маань арга барил сэтгэх арга барил маань бас өөрчлөх хэрэгтэй болцсон. Тий. Дахиад загварчлах хэрэгтэй. Дахиад загварчлах хэрэгтэй болцсон юм байна. Ялангуяа над мэтийн хүмүүсийг бол бүр дахиад нэг апдейт хийж тийм ээ. За баярлалаа. Тэгэхээр хоёулаа нэг юм би танаас нэг юм асууя. Тэр магистр тий өөр. Тий, магистр. Ямар сэдвээр хамгаалсан бэ? Тархалтай системүүд гэдэг. Хаана? Монголд. Тий. Тухайн үед яг надад бас нэг тийм боломж нөгөө мэрэгжил маань өөрөө мэдээлэл технологи учраас төрүүлээд энэ мэдлэг гэж юу юм, мэдээлэл гэж юу юм, хайлтын систем гэж юу юм, энийг яаж боловсруулах ёстой гэдгийг бусд хүнээс төрүүлээд эзэмших боломж олдож л да ойлгох гэдэг юм. Тэгээ ер нь нэг систем гэж юу юм, системийг яаж загварчилдаг юм, тэрийг хооронд нь яаж бие биенээсээ хамааралгүй системүүд хийдэг.
Ер нь бол энэ програм хангамж, энэ мэдээллийн технологи гэдэг чинь яг хүний копиг бас таахгүй. За. Ерөөсөө. Та ингээ боддог гайхамшигтай. 1-0 гэдгээр бүгдийг илэрхийлж байна. Бүх датаг. 1-0. 1-0. Гэтэл 1-0-оор бүх юмыг илэрхийлнэ гэдэг бодлыг энгийн хүн бодож олж чадах уу та боддоо. Мэдхгүй юм тийм. Бүх зүйлийг 1-0-оор илэрхийлнэ. Одоо шинэ одоогийн нөгөө тав мэдхгүй гэдэг шиг би мэдхгүй. 1-0-оор бүгдийг нь илэрхийлнэ гэдэг. Та боддоо. Дижитал ертөнцийн ерөөсөө л тийш. Ингээ задлуул 1-0. Шинэ энэ философитаа ингээ хартаа. Бурхны номд юу гэж заадаг вэ? Үнэн худал, харцагаа, зөв буруу. Дандаа хоёр хүн төлтэй яваад. Тий. Тэгэхээр магадгүй би энийг одоо юу гэдэг хүн судалдаг, эсвэл маш их шашин судалдаг. Хүн тэрнээсээ онготноор юм уу яад те бод сэтгэсэн баг. Тэрнээс биш тоо бодож байгаа 1-0-оор бүх зүйлийг илэрхийлнэ гэж бол сэтгэж чадахгүй. За баярлалаа. За. Гэр бүл юу лээ? Гэр бүл 2 хүүхэд эхнэртэй. За хүүхдүүд бол одоо чи өөрөө сургуулийн төлбөрөөр яаж олсон юм? Чи өөрөө хөдөлмөрлөж олсон тийм үү? Би өөрөө хөдөлмөрлөж олсон. Хүүхдтэй одоо яах вэ? Одоо хүүхдтэйгээ бол би одоо төлбөрийг нь өөрөө төлж тараад байгаа байхгүй. Яагаад? Тэгэхээр одоо тийм төлбөрийн нөгөөгүй жишээ олон байна шүү дээ. Барууны гадаад дотоод улсуудын том хөрөнгө өгөх хүмүүсийн. Тийм. Яг нь энэ дээр болохоор нэг ийм асуудал үүссэн. Би нөгөө өөрөө аягүй их сургалтын систем одоо энэ системийн золиос боллоо шүү дээ боловсруулалтын. Тэгэхээр энэ алдаа охин дээрээ давтахгүй тулд одоо манай охин 20 л доо. Алдахгүй тулд аягүй олон юм руу оруулсан. Чинь 15 одоо 10 жилээ төгссөн. Тэгээд компанид ажиллаж үзсэн. Олон улсын мэргэжсэн нэгтлэнд сурж исэн. Одоо Америкт бизнес эрхлэх гэж оролдож байна ч тийм ингээд одоо юу гэдэг бусад голдрлоос өөрөөр явуулчихж байгаа байхгүй өөрийн зохиосон замаар гэх юм да. Тэгэхээр магадгүй энэ нөгөө тэтгэлэг хөтөлбөр чинь цаг хугацаатай байгаа байхгүй. Заавал 12 жилийнхаа сургуулийг төгссөн байх хэвээр. Онц сурсан байх хэвээр. Ингээд ингээд юм өөр хөтөлбөрүүд байгаа. Тэгжээ тэтгэлэг бол. Тэгэхээр бас нэг уучлах шалтгаан юм уу? Тийм байна. Тийм. Тэгэхгүй яг бус хүүхдүүдтэй адилхан явжгаад тэтгэлгээ авч сурч чадаагүй бол магадгүй асуу. Цаг хугацаа нэ тэгээд охин үр. Тий. За би нэг хүмүүст нэг энэ 100 гэсэн тоог өгöd байгаа. За энэ бол одоо шин тооллын шин цагийн дууга дуулах гэж ирж байгаа хүмүүсийн тэрэгвээ игнэнд явж байгаа одоо сайхан төрийн ноён нуруу уулзах хойц бас оюун эрдэм мэдлэг чигдэрсэн ийм сайхан хүмүүст би өөрийнхөө одоо хүн итгэл үнэмшлэр энэ тэмдгийг зөөж өгч байгаа маа би өөр чинь зөөж өгье гэж бодож байна. Баярлалаа. Энэ бол шагнал биш. Хариуцлага. Төрүүлээ ээлжгэр чинь нэг өөрөөр ийм ярих гэсэн чинь ингээ ярианы амт бууруулаад идэв гэдэг шиг. Юу яагаад байгаа хгүй нөгөө бизнес эрхэлдэг дээрэс нь өдөр чи нөгөө санхүүгийн бизнес эрхэлдэг болохоор хүний мөнгө авдаг, хадгалдаг. Тэгэл эргүүлээд хамгийн түрүүнд хариуцлага уддаг байхгүй цаг хугацаанд чинь хүүтэн буцааж өгөх хэрэгтэй. Тэгэнгүүт чи надад автоматар буудаж байгаа байхгүй. За хариуцлага ирж байна. Буцаага яаж энэ хариуцлага ачааг даах уу гэдэг л бодол орж иж байгаа. Би тэр сайхан танилцлаа. Энэ хүмүүс энэ хооронд танилцах шиг боллоо. Тэгээд энэний үр дүн бол одоо таны хийх ажил, бүтээх мөрөөдөл тийм ээ. Тэр бүхнээс шалтгаална. Хариуцлага тэнд гарна. Тэгээд ер нь бол энэ улс орноо одоо та нар авч явахгүй л өөрхийн авч явах. Тий. Ирэх цагийн дуулсаар ирээрээ тэр цагт баяртай уулзъя. Танд их баярлалаа. Кофе гоо. За. Кофе хэр чанагдсан байна дээ. Гоё байна. Таны энэ машин чи яасан ч гоё. Энэ машин дагаас гадна энэ миний уран бүтээлийн амьдралын чемодан. Ер нь хүн нэг юм тесттэй явдаг шүү дээ. Тийм бай. Тэгээ энэ манай гэр бүл байна, миний хүүхдүүд, ач нар. За энд миний тавьсан жүжигнүүд одоо энэ абсурд театрт. Би ч одоо ховын театр байсан хамгийн сүүлчийн тэнэг гэгдэж байгаа. Хүн үздэггүй абсурд жүжиг тоглодог. Тэгээ миний дурладаг киноны одоо аппарат. Тэгээд энэ юмнууд бол бүгдээрээ миний
хийх гэж мөрөөдөж явдаг зүйл. Тийм үг байдаг шүү дээ. Ухаантай хүн бол систем дасчдаг. Тэгээ систем өөрчилж чаддаг. Тэнийг хүн бол одоо системийг өөрчлөх гэж явсаар байжгаад магадгүй эцэстээ тэнийг хүн амжилт олдог гэж. Тэгэхээр ухаантай хүнд бол ямарч боломж харагдахгүй байгаа байхгүй тийм шүү дээ. Хувийн театр байна гэдэг бол бас нэг боломжгүй л дээ. Тэгэхээр яг тийм хүмүүс л эргээ харахад дэлхийг өөрчилсөн байдаг гэлдэг юм лээ. Тэгээ бодохоор яг л тийм байна. Дэлхийг өөрчлөхөөс гадна биднес энэ 3 сая хэдэн зуун мянган хүн бүхэн ойр тойрноо өчүүхэн төдий юм аа өөрчлөөд байхад. Тий, яг. Тэгээ өөд нь өөрчлөөд байхад буруу тийш нь биш. Өөрчлөлт гэдэг үг чинь сая өөр шүү. Тий. Ухарж өөрчлөгдөд байж болох шүү дээ. За ингээд таныг би хэрсэн үзэгчдийн өмнө танилцууллаа. Сайхан боллоо. Манай хэрсэн үзэгчид хэрсэн шийдвэр гаргана. Монголчууд хэрсэн хүмүүс. Юм байна. За баярлалаа нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан.